Уучлаарай захирлаа. Миний энэ сарын цалин 200 мянга байхгүй юу? Яагаад ийм бага байгаа юм бол өнгөрсөн сарын гуйг нарийн өндөр байсан байхгүй юу? Юу 200 мянга бага байгаа юм уу? Бага шүү дээ. За, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал гэдэг бүх юмуд чи хасагдаад ингэ бодогдсон байгаа хаа. Үгүй ээ. Нийгмийн тэр хоёр чи ерөөсөө ингэ миний цалингаас ийм их суудгачихж байгаа юм уу? Юу яаж юм минь дөө? Офс ашигласны татвар гэдээ байгаа. Чи энэ офсын сандал ширэг ашиглаж байгаа тийм ээ? Офс ашигласны татвар. Офс ашиглаж болохгүй юм уу? Би тэгвэл захирлаа гэрээсээ ажиллаж идэх үү? Тэглэгээд ялгаагүй татвар аавна минь дөө. За тэгээд чи офисын ажилчдыг бодвол хамаагүй том хамарны нөхтэй юм байна. Дээрээс нь камераар ажиглаад байхад чи ерөөсөө санаа алдаж ажиллаа маш их хийдэг юм байна. Тэгээд хүчил төрөгчийн татвар гэж нэг юм байгаа миний дөө. За хүчил төрөгчийн татварыг сайхан төлөөд явж байгаа. Юу захирлаа би нэгтлээ хамраа тагалч. Нэгээр л авцалчихдаг уу? Нэг талын хамрыг бүглэх юм бол тал татвараа өгнө гэсэн үг. Гэхдээ миний дүү чамд санал болгоход байна шүү дээ. Чи ажлын 8 цаг дээр сайхан амьсгаа төгжил ажил хийлдэ. За би сурнаа захирлаа. Тэгээ тэрийг ядаж асуулъя те. За тэгээд ажиглаад байгаа чи офисын уснаас маш их хороод юм байлээ. Өдөржингөө ус суучих. Тэрийгэ болол доо. Ус уусны татвар хасагдж байгаа юм ойлгосноо. Харин ам цангаад байдаг юм аа. Би юу яа? Гэрээсээ ус авчирч идэх үү захирлаа. За яг хөө тэгвэл болно. Энэ татвар чи хасагдаж болно. Тэглээгээд нэг тийм шалахгүй юм дөө. За тэгээд зогсоол ашигласны татвар байгаа юм байна. Албан байгууллагын зогсоол. Өө, захирлаа юу би ч машингүй шүү. Машингүй хамаагүй энэ татвараа заавал төлөх ёстой миний дүү. Энд чи дээрээс ойлгосноо. Би ингэж байгаа юм биш. Энэ байгууллагт ажиллаж байгаа бол татвар төлөх юм уу? Наа чи ямар хэцүү юм бэ? Миний дүү чи хүүхдтэй л байгаа шүү хүүхдтэй. Хүүхдээ чинь татвар хасагдах юм биш үү миний дүү? Өө, байхгүй ч үлээ. Гэхдээ яг минийх бас биш байгаа юм аа тийч. Тэг наадах бити оруулаарай захирлаа. За тэгвэл энийг чи хасахгүй бай. За өөр хасуулах юм байна уу миний дүү? Одоо өөр юу ч асуулахгүй захирлаа. За болно. Болж чинь 200 мянга хангалттай шүү дээ тий? Юу хүний амьдралд 200 мянга юу юм бэ? Хангалттай баярлалаа захирлаа шүү. За. Сонсч чинь. Манайх татвараас цухтаасан юм байхгүй. Шалгуул. Өгдөг газар нөхгүй. Гүү манайх тэгж компани тийм давсан юм байхгүй. Ноо байхгүй. Зүгээр.